CNBC мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Хүмүүс сургуулийн сурагчид UB марафон 2026-ад 10 мянгуулаа нэгдэж 1 сая км гүйх зорилтыг дэвшүүлээд байна. Энэ санаачлагын хүрээ залуусын оролцооны талаар хүмүүс сургуулийн үүсгэн байгуулагч Солонготой ярилцахад бэлэн боллоо. Студид тавтай мөрөл өдрийн мэнд хүргэе танд баярлалаа. Тэгэхээр сурагчдын хувьд бол зөв дадал, идэх, нөлөөллийг бол эрт наснд нь эхлүүлэхийн хамгийн чухал ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ? За хүмүүс сургуулийн маань сурагчид одоо ерөнхийдөө нийгэмдээ ээлтэй иймэрхүү төслүүдийг санаачлаад жил болгон одоо тодорхой асуудлуудаар одоо нийгэмдээ нөлөө ингээд түгээсээр ирсэн. За энэ удаагийн манай UB марафон дээр одоо оролцож байгаа цугтаалт 40 гэдэг төсөл маань бол яг одоо хүүхд залуучуудад тулгамдаад байгаа хамгийн одоо чухал асуудлыг хөндөж байгаа буюу ерөөсөө донтолтоосоо цугтааж ирээдүйн рүүгээ гүйе гэдэг ийм нөлөөллийн одоо аян болж одоо маш олон хүүхдүүдийг энэхүү аяндаа нэгтгэж те эрүүл зөв одоо ийм дадал хөвшлэр донтолтоос нь салгаж байгаа нь одоо ингээд хамгийн том одоо импактын хэсэг болж байгаа гэсэн үг. Одоо нөгөө талаасаа нөгөө хүүхэдтэй хамгийн сайнаар нөлөөлж чадах буюу те нэг хүүхэд одоо ингээд өөрөө өнөөдөр гүүх сонголтыг одоо хийснээрээ яг тэр нөлөөлөл нь хажуудах гэр бүлийнх нь орчинд найз нөхөд нь нөлөөлөл одоо дамжиж очиж чинь те тэгээд цаашлаад бүр ангиараа сургуулаараа гих мэдчлэн энэ нь өөрөө яг энэхүү төслийн одоо хамгийн том одоо нөлөөллийн хэсэг болж байгаа гэж бид харж байгаа. Хүүхдийг бол тухайн хүүхдийг урагшлуулж хөгжүүлэхдээ бус багаар нь хамт олон дотор нь бөөнөр нь урагшлуулах тийм явандаа бол танаас сургуулийн хүүхдийн зөвхөн сургууль хүрээндээ биш нийтийн хэмжээнд энэ хөдөлгөөнүүдийг энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэний бас үр өгөөж нөлөөллийг бас ярьж өгөөч. За тийм бидний энэ нөгөө нэг энэ цугтаалт 40 гэдэг энэ төсөл маань болохоор одоо донтолтгүй ирээдүйг бүтээх гээд манай одоо хүмүүс сургуулийн бас одоо яг нөгөө дэргэд явдаг хүүхдүүдийг ингэж нөгөө эрүүл амьдралын хэв маягтай болгодог ийм хөтөлбөрийн нэг хэсэг болж ингэж нөгөө явж байгаа байхгүй яг энэ төсөл гэсэн. Тэгэхээр одоо энэ жил бол тэгэхээр бид нар яг энэ төсөл дээр жишээ нь хүүхдүүдийг нөгөө одоо Strava гэдэг ап дээр одоо манай энэ цугтаалт 40 гэдэг төсөл дээр бүртгүүлээд нөгөө урьдчилж хамтдаа бэлтгэлүүдийг хийсэн байгаа. Тэгээ бид нар одоо яг энэ Strava апынхаа датан дээр ингээ анализ хийгээд үзэхээр те за нэг удаа гүйсэн гэхэд 1000 гаруй хүүхэд байна. Зөвхөн нэг удаадаа гүйж тэр километр сая километрт хувь нэмрээ оруулсан хүүхдүүд байна. Гэтэл 5 удаа 10 удаа бүр сарын хугацаанд тогтмол одоо бэлтгэл хийгээд бүр цаашлаад энэ зөвхөн UB марафонд оролцох биш те тухайн хүүхдийн амьдралын хэв маяг төрөл тогтмол энэ гүйдэг дадлыг бий болгож байгаа гэдгээрээ аюу том одоо ийм нөгөө нөлөө нөгөө талдаа бас тухайн хүүхд чинь гүүхтэй найзыгаа одоо нэг удаад одоо гэр бүлийнхнийгээ хамтдаа гүйч гэдэг юм уу те ийм эерэг дадлуудад ингээд оролцож байна. Бас давхар бид нар зөвхөн гүйснээрээ энэ хүүхдийг ингээд гүйдэг дадалтай болгох биш. Гүүгээд манай одоо яг энэ хүмүүс сургуулийн сурагчдын санаачилсан энэ олон төслүүд байдаг байхгүй тий. Тэр төсөлд орох эрхийг нь бид нар одоо яг энэ нөгөө нэг гүйлтэнд оролцсон хүүхдүүдийг урамшуулад тэгээд энэ маш олон төрлийн зүйлүүдийг хийж чаддаг одоо өөрийнхөө сурцсан мэдсэн зүйлийг түгээдэг. Тэгээд цаашлаад бид нар нөгөө энэ одоо AI академитай хамтарсан одоо энэ нөгөө AI шийдлүүдэд орох тикет нь болсноор одоо энэ төсөл маань одоо бас ингэж ялгарч байгаа буюу хүүхдүүд ингээд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг яг энэ гүйлтэнд хамрагдаа тогтмол гүйж байгаа хүүхдүүд нэгэндээ одоо ингээд хуваалцж байгаа нь бас айгүй том нөлөөллийн аян болоход бас үргэлжлэн гэж бид нар харж байгаа. Хүүхдүүдийг сэтэлжүүлж чадчихээн, идэвхжүүлж чадчихээн. Энэ нь бол сүүлдээ бол хөдөлгөөн болж хувирж ийн гэж харж байна тийм ээ. Тэгэхээр зөвхөн сургуулийн хүүхдүүд бус танаа сургуулийн төсөл хөтөлбөрт өөрсдөө оролцох боломжтой бусад хүүхдүүд байна гэдэг нь бол нийтийг хамарч чадж байгааг үйл явдал бас болж байна. Ер нь бол нэг талаараа эерэг дадлыг суулгах нь сөрөг дадлыг одоо өөрчилж байгааг шийдвэрлэдэг тийм. Тэгэхээр энэний нэг жишээ гэж би бас харж байна л та. Тэгэхээр энэ тал дээр танаа бусад 5 төсөл хөтөлбөр байгаа. За энэ дээр бол импакт буюу нөлөөллийн хөтөлбөр гэж энэ 5-ын талаар бас та бусад төсөл хөтөлбөрүүд ямар байдгийг бас нэг хэлэлт ордож байна. За тийм ялангуяа одоо нөгөө AI гэдэг зүйл боловсролын салбарт бас гарч ирснээрээ одоо маш том одоо ингээд нэг юм челленжинг байгаа л да тий. Тэгэхээр бидний хувьд одоо энэ сурагчдыг яг нэг сар гарны өмнө нөгөө AI академитай хамтраад бид нар нөгөө AI impact builder гэдэг энэ хөтөлбөрийг санаачлаад одоо ингээд олон улсын одоо хамгийн яг энэ салбарын топуудаар ингээд топ экспертүүдээр манай хүүхдүүд төслөө одоо ингээд нөгөө удирдуулаад яг ахлах сургууль, дунд сургуулийн хүүхдүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх энэ AI бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр яг энэхүү одоо төсөл буюу яг одоо энэ төслийг одоо бид энэ UB марафон дээр одоо энэ сар гарангийн хугацаанд манай энэ цугтаалт төсөлд ирж
одоо нөгөө гүйцсэн нэг сая километрийг ингээд гүйцээсэн одоо тэрхүү төсөлд оролцсон хүүхдүүдтэй одоо яг энэ AI шийдлүүдийг хамгийн түрүүнд анхны хэрэглэгчийг нь болох боломжийг бид нар одоо энэ UB марафон дээр одоо манай activity асар дээр бид нар хүүхдүүдтэй боломж олгож байгаа гэсэн үг. Одоо магадгүй яг энэ телевизийг үзэж сууж байгаа манай энэ сая километр нэгдэж тодорхой хугацаанд ингэж нөгөө гүйсэн хүүхдүүд маань бас манай талбай асар дээр ирээд бид тэд нөгөө нэг гүйсэн гэдэг тэр нөгөө манай вебэд бүртгүүлсэн тэр одоо бүртгэлээрээ манай энэ сая километрт нэгдсэн гэдэг энэ бэлэг маш олон төрлийн бэлгүүдийг бид нар бэлдсэн байгаа. Тэгэхээр тухайн хүүхдийг бид нар нөгөө гүүгээд эерэг дадалтай болоо давхар бас энэ нөлөөндөө найз нөхдөдөө түгэж чадсныг нь бид нар урамшуулад тэгээ тогтмол одоо яг энэ хүүхдүүдийгээ өөрсдийнхөө одоо шийдсэн AI платформудад ингээд байнгын ингээд нөгөө одоо хөгжүүлээд явах гэдэг те энэ community-г бас үүсгэж байгаа учраас одоо би яг энэ манай UB марафон дээр гүйчээд манай асар дээр заавал ирээд энэ олон гайхалтай хүүхдүүдтэй одоо хүүхдүүдийнхээ асуудалд хэрхэн хувь нэмрийг оруулж чаддаг. Тэгээд цаашлаад энэ нөлөөллийн ажил өөрөө хэрхэн одоо юм том одоо хүрээг хамарч явдаг тэр ажилтай танилцсан гэдэгт итгэлтэй байгаа. Энэ төслийн цаана энэ төслийг зохион байгуулж байгаа бол хүүхдүүд өөрсдөө байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд харангууд хүүхдүүдийн нөлөөлөл ялангуяа одоо цахим орчны хэрэглээ бол сөрөг одоо үр дагавартай байдаг бол танай хүүхдүүд энийг бол эргээр ашиглаж тий сошиал дээр бол танай нөлөөлөл баш өндөр байдаг. Сүүлийн үед ингээд хараад байхад постуудынх нь үзэмж хүртээмж ямар их байдаг вэ гэдгийг бол харагч байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд нөлөөлөх нь эцэг эхчүүд эсвэл сургуулийн асран хамгаалагчид хүүхдүүд нөлөөллөөс илүүтэйгээр хүрч чадж байна гэж үзэх үү? Тий. Одоо яг гол асуудал одоо бид яг манай нэг сошиал сувгууд яагаад ингэж хүүхдүүдэд хамгийн их нэг ойрхон тусч ийнө гэдэг юм гэхээр одоо хүүхэд яг өөрөө асуудлаа мэдчихэж байгаа байхгүй. Тэг ямар асуудал. Хамгийн энгийнээр харахад нэрээ надад ямар асуудал байна? Би зоригтой байна уу? Миний өнөөдрийн амьдралын хэм маяг би сошиал дээр өнгөрөөж байгаа одоо миний энэ цаг хугацаа өөрөө намайг хөгжүүлэхэд зарцуулагдаж байна уу? Эсвэл би зүгээр л зориггүй ашиглаж байна уу гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг эдгээр зүйлс буюу яг өөрт нь тулгарч байгаа асуудлуудын шийдлүүдийг бид нар ямар байж болох юм бэ гэдгийг хүүхдэд нөлөөлж байгаа болохоор хүүхдэд очиж аюулсаа наалдаад байгаа гэсэн үг байхгүй тий. Тийм ч учраас бид одоо яг нөгөө манай яг энэ импакт төсөл дээр судалгаагаа одоо бид нар хийхийн өмнө ямар бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ гэдгийг наадах том судалгааны ажил хүртэл яг надад ямар асуудал байна? Манай найзуудад ямар асуудал байна? Ер нь нийтлэгээрээ хүүхдүүдэд ямар асуудал байна? Одоо нөгөө талаасаа бас цаашлаад дэлхийд даяар өнөөдөр энэ дижитал одоо футпринт буюу сошиал дээр хэрэглээ одоо ингээд сошиал дээр өнгөрөөж байгаа тэр хит имий цаг хүүхдийн одоо амьдралд маш их хор уршигтай байгаа шүү дээ тий. Тэгээ тэрийг нь тэгвэл бид нар яаж одоо ийм эерэг аргуудаар солих юм? Яаж тэг нэгэн сошиал дээр өнгөрөөж байгаа цагийг нь тэгвэл өөрийгөө хөгжүүлэхэд ашигладаг болох юм. Өөрийнхөө эрүүл мэндийнхаа одоо ингэж нөгөө хөрөнгө оруулалт хийдэг болох юм. Гэх мэтчлэн эдгээр шийдлүүдийг бас ингээд нөгөө гар утсанд нь авчирч өгж байгаа нь бас хүүхдүүдийг энэ технологи тэгээд цаашлаад энэ AI гэдэг зүйлүүдийг өөрийнхөө хөгжил өсөлттэй эрүүл мэндэд одоо ашигладаг бүтээгдэхүүн болгож хувиргах зорилгоор хийж байгаа буюу бас хорих гэдгээсээ илүүтэйгээр зөв хэрэглээ гэдэг талаарх шийдлүүдийг бас энэ академитай хамтраад хийж байгаа шийдлүүдийг одоо гол нь хэрэгжүүлж байгаа хүүхдүүд байгаа нь манай энэ төслийн одоо яа бас маш олон хүүхдүүд нэгдэх нэг том шалтгаан болж байгаа гэж харж байгаа. Хорихоос илүүтэйгээр шийдлийг нь олоод яг шийдвэрлэх маш зөв тийм ээ. Эцэст нь гэж асуухад жинхэнэ нөлөөлөл гэж яг таны хувьд юу вэ? Энэ нь танаас сургуулийн баримтлаж байгаа хамгийн гол зарчмын яг нэг хэсэг мөн үү? Мөн жинхэнэ нөлөөлөл гэдгийг бол бид хэд юу гэж харж байгаа гэдэг ингээд хүүхэд өөрийгөө өөрчлөөд энэ боломжтой байна гэдгийг мэдрэх юм бол бусдад нөлөөлж чаддаг. Одоо манай үг байдаг шүү дээ. Биеэс сад гэрээс сад хөрөөс гэж үг гэдэг те. Тэгэхээр ямар ч хийсэн хүүхэд өөртөө байгаа асуудлыг зөв тодорхойлоод энийг нь шийдлийг нь бид нар гаргаж өгөөд манай төслүүд те. Тэгээ өөрөө өөрчлөгдөөд үр шимийг нь хүртсэн үедээ хүүхэд өөртөө ихтэйгээр өөр бусдад нөлөөг үзүүлж чаддаг. Тэгэхээр бид нар яг энэ модулийг ашиглаж байгаа. Энэ модуль маань ч өөрөө маш үр дүнтэй байсан гэдгийг одоо ингээд манай сурагчдын амжилтууд, тухайн хүүхдүүдийн одоо энэ сошиал дээр хэрэгжилж байгаа хэрэглээ, хөгжиж байгаа хөгжил бүр цаашлаад эдгээр шийдлүүдийг ашиглаад хүсэл мөрөөдөл зорилготой хүрээд дэлхийн топ сургуулиуд яг хажуутанд байгаа хүүхэд ороод ирэхээр энд чадж байгаа юм чинь би чадна. Тэгвэл энэ хүүхэд чадхад юу нөлөөлсөн юм? Тэрнээс нь тэгвэл би суралцъя. Би чамаас суралцъя гэдэг энэ нөлөө буюу яг энэ дам нөлөөлөл өөрөө өнөөдөр хүүхдүүдийг одоо маш олон талаас нь ингэж нөгөө хөгжүүлж энэ зорилготой хүүхдүүдийг хүрээлэл community бий болсноор энэ өөрөө ингээд нэг том одоо хүчин нөлөөлөл болно гэж бид нар харж байгаа гэсэн.
Тэгэхээр нэмж асуухад 40 40 20 буюу танаа зүхтаалт 40 гэдэг төслийг хэрэгжүүлж байгаадаа багийн нэр байгаа шүү дээ. Энэ бол танаа нөлөөллийн 5-ын 1. Яг 40 40 20 гэдгийг маш товчхоноор юу гэж тайлбарлах вэ? Энэ бас их сонирхолтой санагдав. Ерөнхийдөө 40 40 20 гэдэг нь энергийн зөв зарцуулалт гэсэн үг. Хаана энерги хэрэгтэй байна? Тэнд ирч одоо энерги хуваарлагдаж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр одоо тархиа зөвхөн ажилуулад хөдөлгөөний дутагдлалд орох юм бол тухайн хүүхэд яаж байгаа вэ гэхээр эрүүл мэндийн одоо асуудалд орж штэ тий. Зөвхөн хичээлээ гэдэг ахаар чинь нөгөө талаасаа академик ачааллыг даах чадвар чинь тухайн хүний булчингийн мастай хамаатай. Тэгэхээр ер нь бол 40 40 20 гэдэг нь энерги зөв хуваарлах буюу тархиа 40% ажиллуулах, булчингаа 40% ажиллуулах, 20% амралтын горим. Тэгээ зөв амралтын горим гэдэг нь одоо бидний энэ нөгөө цухтаалт гүйлтэнд нэгдэж болно, алхаж болно, хоббитой байж болно, өөрийнхөө сонирхсон одоо дуртай зүйлүүдийг хин нэгэнд түгээдэг, амардаг ч гэдэг юм уу те. Энэ дадал. Тэгэд энэ нь өөрөө зөв болох юм бол тухайн хүүхдийн амжилттай байх эсэх нь угаасаа цаг хугацааны хэрэг юм а гэдэг ийм онол гэсэн үг тийм. Маш гоё ярьцлага боллоо. Бас та бүхний марафон ч гэсэн амжилт хүсье. Цаашаа ажилланаас амжилтыг хүсье. Бид хүмүүн олон улсын сургуулийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч Солонготой ярилцлаа.